Жил бүрийн наадмаар аав ээж хоёр минь ахан дүүсээ цуглуулж орхог боодоо хийж хашаа дүүрэн хүмүүсийн нээлтэн хөхрөлдөж байж үлээ. Айрагны үнээр сэнгэнэж тогоотой махны уур савсаж хүүхдүүдийн гүйлдэг чимээ томчуудын ам уралдаж яриах нээлтэх дуу холилдсон тэр өдрүүд миний сэтгэлд өөрдөлдсөн хамгийн дулаан турсамж. Тэр жилийн наадам өмнөх он жилүүдээс ч илүү хөл хөдөлгөөнтэй байлаа. Авга нагц нар алс холоосэрж уулзаагүй утсан садангууд золгон тэврэлдэж холыг уулзуулж хоёрыг учруулсан бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр байсан. Аав маань айраг аяглан сүгнэж ахан дүүсээ хүндэтгэн ухтаж өв. Ээж минь суугч завгүй алуу махид айргуу өөх идэж байх хэмээн хүн бүрийн аягыг дүүргэж тавг бүрийг харивжуулж цочин гीचтэй сэтгэл дүүрэн байлгах гэж гүйсээр л. Ээжийн минь хамар дээгүр хөлсөнд борзааж гацар нь улаа батарна. Ам дүүрэнд их цагаан шүтээ гялцуулан нинэх тэрэл цайлганд хүрэх нь одоо ч нүдэнд минь тотгон харагдана. 7 дугаар сарын 13-нд энгийн нэг наадмын өдөр мэт эхэлсэн ч насан туршийн хавцал гонигийг надад үлдээсэн өдөр болсон юм. Сайхан амарсан уу ээжээ гэж өглөөхөн минь мэдсэн тэр хитгэн үг сүүлчийнх болно гэдгийг яахан мэдэх вүлээ. Ана ээж бэртчихлээ та шууд эмнэлэг рүү очоорой гэх дүүгийн сандарсан хоолой чихэнд минь хатаастай. Миний ээж гранист мэрэгжилтээ олон бүтээн байгуулалт хувь нэмрээ оруулсан. Эр хүний ажлыг нуруундаа урч явсан. Хатсуусан сайхан монгол эмэгтэй байсан. Юу болсныг сайн ойлгоогүй атлаа зураг төгссээр эмнэлэгт очиход ээжийн минь царай ухаацааж амьсгалан сулран дуун баргал гаргаа бэлсэн байсан. Эмч яаралтай эрчим дэмчилгээнд орно гэхэд би гэдэг хүн за ойлголоо гэдэл зогсож байв. Үнэндээ би юу ч ойлгоогүй. Анхаар гих бичигтэй хаалгаар шагааж ээжигээ зурвас хараад даллаа тоцорсон доо. Түүнээс хойш ээжийнхээ миний охин гэж дуудах дууг дахиад сонсоогүй юм. Гинэт гэрэл унтраах шиг аимшигтай мэдрэмж. Ивэдээ олон өдрийн турш үхэл амьдралын зааг дээр тэмцэж ам булаацалдаж байсныг харах хамгийн хэцүү өдрүүд байлаа. Эцэст нь эмч нарын зөвснөр хайрт ээжигийн амар тайван нойрцуулах хүндгэн шийдвэр гаргах үүрэг надад оногдсон. Айлын том ууган охин гэдэг нэг тэрэл өдөр жинхэнэ утгаараа ирсэн юм. Сэтгэл минь урагдаж, зүрх минь зүсэгдэж байсан ч гашуудлаа дотроо төвчөн байж бэхшин уйлсаар сайхан ээжигээ дөнгөж жархан насанд нь тэнгэрт төвчүүлж бурхны оронд нь үтсэндээ. Ээжигээ явснаас хойш голомтонд гал ассан ч гэр гэгүүлж байхгүй бол айл гэр хөндий хоосон ам бол эзэнгүй хоосон сэтгэл хүртэл эзгүүрдэг юм блэ. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг үг ямар үнэн болохыг тэр үедэд ойлгосон. Аав минь хэсэг хугацаанд дуурдаггүй хүн шиг нам гүн болсон. Урдын адил инээж хөрж ах дүүсээ огтон суудаг тэр хүн гинэт дуугаа хурааж шүнийн нойрыг хар дарсаар сольж уйлд суухыг харах эмэгтэй хүний хувьд хүндхэн үе байсан. Хүүхдүүд бидэч өөрийнхөө ууг гашуу даван туулах гэж хичээж байсан. Миний хувьд ээжигээ эцсийн замд хүндэтгэлтэйгээр үдэж ах дүүсээ түшин тулах үүргийг хүлээсэн. Олон жил өнгөрчээ. Ивэтэй ээж минь таныг минь цааш түрэн оруулах тэр мөчөд охин нь гүйж очоод үнсээд үнэрлээ хайртай шүү ээжээ гэж хэлж амжаагүйдээ их л харамсаж явдаг. Тэр ганц үгийг хэлж амжсан бол сэтгэлд минь ийм харамсал итэх байсан болов уу? Ээж минь хойд насандаа сайн үйлдвэрийн сүвтэй үнэ болж төрнө гэж хошигндаг байсан. Тиймээ би итгэдэг. Та минь биднийг тэнгэрээс харж сүүн цагаан сэтгэлээр ивэдэг гэдэгт охин нь үргэлж итгэдэг. Бид ээжигээ уулын гингэрт нар мандах зүгт харуулan нутаглуулсан. Өглөө бүр нар мандахыг харахад ээж минь гэрэлт наранд дулаацж байгаа мэт санагддаг. Тиймээс охин нь өглөө бүр цайс хүний хэд ээжийг ургах улаа нарандаа өргөж ээжийн минь ингэрийг дулаацуулаарай гэж шивндэг. Тэнгэрийн оронд ээж минь та торгон дээлээ өмсөөд сайл сүгээ бэлхуулан буян хишгээ үр хүүхэд ачцээ нартаа харамгүй хайрлаж суугаа гэж охин нь сэтгэлдээ дүрслэн тусуулж үргэж бодож явдаг да. Таньда маш их хайртай шүү. Санах юмдаа таныгаа. Таньда маш их баярлалаа. Таны охин байх хувь заяаг надад өгсөн талархаж байна ээжээ. Тэнгэрт буй ээжигээ бурхан мичүдэж буян хишгийгтэн хүртэж байгаа охин чинь үргэлж талархаж бахархаж явах болно.
хүндэтгсэн таны том охин Солонго. Сүхбаатар дүүргийн хөөхд гэр бүлийн хөгжил хамгааллын хилтэс.